Сайн байцгаана уу киночдоо. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2005 онд нээлттэй хийсэн Jackie Chan-ы гол дүртэн тоглосон Домог киног ярьж өгөхөөр бэлдлээ. Танд өгөх зөвлөгөө Улаанбаатар марафон. Усыг нэг дор ихээр биш, баг багаар уух. Уралдааны өдөр шинэ пүүз, шинэ амьс, бүүмс. Эхний 3 км-т хүчээ хэмнэ. Барин эрч хүчтэй оръё. Чухал бүхнээ хамгаалъя. Цэн улсын зэргүүд жагсаалаар явж угаар кино эхэлнэ. Тэднийг харин Мэни Жанжин удирдах байна. Энэ бол манай киноны гол дүр. Тэр үед нэг илчээрээд "Жанжа, гүнжиг авчирчгүй 3 цуваа манай нутагт орж ирлээ." Гэх үед Мэни хурдан аваад давхиж байна. Яваад очсон чинь гүүгүрийн улсын гүнж баруулагчдтойгоо ирсэн байна. "Би Цэн улсын Жанжин Мэни байна. Хаан эзний Мэндийг дамжуулж байна." Гэх үед гүнжийн жууц нэгдээд Цэн улсын хаанд баг хатан болон илгээгдсэн огс үгэнж байж байна. Манай Мэни Жанжин баг анхны харцаар дурлжлаа шүү. Үдсэглэн төгөлдөр гүнж байна. Яг тэр үед зэрэгцээд сум харуулж байдаг. Баахан цэргүүд ирчихжээ. "Бид гүнжийг буцаах тушаалтай. Саад улсын хэнийгч дайсан гэж үзнэ." Гэсэн Мэни тэндээс. "Гүнж Цэн улсын хатнаар илгээгдсэн. Бидний газар нутаг дээр үүнийг эсэргүүцсэн хинч бидний дайсан." Гэт шууд тулалдлаа. Тэгсэн нөгөөдөл нь шууд гүнжийн цуваар давталж байна. Мэни морьтойгоо давхиж очиод галт бөмбөгнүүдийг өшгөлдөг. Янзын морь шүү. Тэгээд гүнжийн жуузыг туугаад толдууллаа. Нөгөө талын удирдагч харин араас нь хөөж байна. Мэни харин нөгөө удирдагчтай нь гүнжийн жуузыг тойроод байлдлаа. Тэгээд тэрэгний жолоог авахын төлөө тэмцэлдээд Мэни жолоог авлаа. Даанч эргэлтэн дээр тэрэг нь яг хавцал руу унах шахаж байна. Гүнжийг татаад гарах гэсэн болдоггүй. Өөрөө урд нь очиод олсноос нь татаад торгоолоо. Гүнж тэндээс харин Мэнийг хараад бишрээд байна. Өөрийг нь аврахын төлөө амиа өгөхөд ч бэлэн байгаад байна. Тэр үед харин нөгөө талын удирдагч ирээд харж байна. Тэгснэ гүнж дээр очиод "Гүнж, надтай хамт явна уу? Би таныг зүгээр харийн хаанд өгч чадахгүй. Би чамтай хамт буцаж чадахгүй. Жанжин та яагаад улсаа бодохгүй байгаа юм?" гэд хаалгадаггүй шүү. Тэгсэн уурандаа илдээ суглаад нэг олсыг нь авч өөрөө бэхэлж байгаад "Манай хүнд хүрээ тэр бид хоёул үүрэг хүлээж байгаа хүмүүс нэгийг үзчихье." Тэгээд нөгөө хоёр гүнжийг татангаа тулалдлаа. Манай Мэни харин хэсэг үзэж байгаад элүүрхэд зоочлоо. Нөгөөх нь харин илдээ хүзүүн дээр нь бариад яг алах гэснэ. "Гүнжийг авраарай. Би барьж бай. Оч." гэд торгоолоо. Мэни гүнжийн араас шууд үсэрлээ. Унж байхад нь татаж гаргаад хамт үлгэрийн юм шиг л ус руу унж байна. Тэгсэн чинь нэг залуу зүүднээсээ сэрчдэг. Зүүд байсан юм байна. Энэ бол манай киноны Жэнкэн гол дүр Жеки. Өдрийн тэмдэглэлтэй. "Би дахиад л нөгөө зүүдээ зүүдэллээ. Би эртний Жанжин болчихсон. Үцэглэнд гүнжийг авраад л янзын үцэглэнтэй шүү. Тэгээд тавцлаас унчихсан" гэж байна. Тэр үед харин найз нэрээд "Эй, чи яаж завин дээр амьдарч чаддаг байна? Өнгөрсөн жил төсөв багасаад байраа зарчихсан. Одоо энд л ажиллаа дуусгах гэд үзэж байна. Судлаачтай ажлыг мэдэхгүй штэ" ингэж байна шүү. Манай хүн судлаач бололтой. Найзаасаа "Чи яагаад буцаад ирчихв? Америк таалагдсангүй юу? Санхүүжилтийн хувьд асуудалтай болоод ирсэн. Би болох уу?" Ингэснэ зураг тасаагаад гадаадад ажиллаж байгаа төслийн багийнхантайгаа танилцуулж байна. Нөгөөдөл нь юмыг агаар дээр хөөргөж жингэн бууруулдаг сонирхолтой технологийн талаар харуулж байна. Тэгээд манай хүнтэй хамтран ажиллах санал тавьж байгаа бололтой. "Жеки, чи физикч хүн биз дээ. Археологч надаар яах гэсэн юм? Чиний бичсэн агаар дээр хөөрдөг булчны талаар мэдээллийг би уншсан юм аа. Тэгээд энд миний хайж байгаа технологи байж магадгүй гэж бодсон юм" гэж байна шүү. Манай хүн харин саналыг нь сонирхдаггүй. Гэхдээ бас өөрийнхөө зүүдний учрыг олчиж магадгүйгээд жаахан бодов бололтой. Тэр үед харин найз нь "Жеки, чи миний хамгийн сайн найз. Би чамд л хамгийн их итгэдэг." Гэснэ шууд гольфийн бөмбөгийг нь барьж хагаад гар дээрээсээ цохих гэж байна. Жеки харин шууд л цохлоо. Ингээд хамтрахаар болчлоо. Манай хоёр шууд л нөгөө сэтгүүл дээр байсан хөвдөг агуу руу явж очино. Дээшээ өгсөн чи харин чанга юм аа. "Жек, би яг үхэх нэ. Чи яаж чад байгаа юм бэ? Одоо удахгүй дээшээ гарлаа штэ. Жаахан тэс. Чи дасгал хийж байгаад яад юм бэ? Би гольф тоглодог шүү дээ. Ер нь чи ийм лаг юм чин намайг үүрчээч. Бэтгий дэмэр." Тэгэд гарлаа. Овоорсон хүмүүс бүгд энэ хүнийг үзэх гэж бодсон юм байна. "Хардаа энэ хүн нисэж чаддаг гэсэн. Энэ хүнийг ариун хүн гэж ярьдаг юм байлаа." Гээх үед харин нөгөө хүн агаар дээр хөөрч харуулж байна шүү. Хүмүүс тэр дороо сөгдөж байна. Жеки тэнд "Чи юундаа сөгдөд байгаа юм бэ? Нааша" гэд цаа тал руу нь яваад орчлоо. Тэгээд дотогшоо ортол тэнд нөгөө алдартай хөвдөг булшин байж байна. "Алиу, зургийг нь аваарай. Хажууд нь бас нэг ийлд байна. Хардаа." Тэгээд Жек булшин дээр бичсэн бичээсийг нь уншлаа. Тэнд нь Цэн улсын даалгавар. Ханхүү Эрдэнэс болон бүсгүйг Цэн улсад аваачиж өгөхөд Цэн улсын хаан нэг хатнаа түүнд өхөр болсон юм. Даанч тэр хааны хамгийн хайртай хатныг нь сонгоцгож хаан хатнаа өгөхийн оронд зүгээр л түүний зургийг өгчихсэн юм байна. Гэт уншиж байтал найз нь тэнд байсан эрвсийн нүднээс нэг юмыг нь мултлаад авчлаа. Тэгсэн шууд нөгөө агаар төвж байсан булш доош унаад гадаа нь байсан нөгөө хүн бас унчлаа. "Жек, зүгээр үү? Чи юу авчих вэ? Энийг судалгааны зорилгоор хэрэглэе гэж бодсон юм аа." Ингэсэн чи нөгөө булшныхан дор манай хүний зүүдэнд ордог нөгөө гүнжийн зураг байж байна. Дөрс шилжид Цэн улсын үед гүнж зураг зуруулаад сууж байдаг. "Гүнж ерөөсөө инехгүй байгаад байна. Би яаж түүнийг зураг
сурах болж байна. Би түүнийг энд ирснээс хойш инээж байхыг огт хараагүй. Гэсэн тэнд нь гүнж уруугаад суугаад байна. Тэр үед харин Мин Жанжин ирж байна. Мин Жанжин ирлээ гэд миний орж ирэх үед мэнийг харангуутаа гүнж харин инээж байна. Зураж тэр дорно. Хөөе, энэ ч л байхгүй юу? Ингээд тэр инээмсэглэлийг нь тэр дорн зураг болгон буулгасан юм байна. Жек хоромхоо хугацаанд ертөнцөөс тасраад сэрлээ. Тэнд найран хүмүүс ирж байна. Жек, харуулууд ирж байна. Босооч. Манай хоёр зүхтах гэдэл Жекийн үүргэвчин тэгэлжжээ. Хэвтээгээрээ жаахан зодолтлоо. Хэвтээ ирнэл манай хүн бултаад байш шүү. Тэгээд нэг өшгөж босч ирээд найзаагаа өргөж холдуулаад маа. Найз нарийн булш руу орцсон чинь урдаас нүхтэл. Гараад ирсэн гарн дээр нь гიშгээд хэд бултуулаад тэгээд манай хүн жадтай нөгөө хоёрын илдийг буулгаад зодолтлоо. Сайн үзэж байш шүү. Тэгээд яг дийлчгээд байж байтал. Чи хээ юм? Яагаад манай ариун газар хүрээд ирсэн юм? Уучлаарай. Та нар буруугаар ойлгоод байгаа шиг байна. Энд осол болчихсон юм аа. Бид та нарын булшийг унгаах гээгүй шүү. Ингэсэн чи ойлгож байгаа шиг байна. Даанч араас нь маа. Би сая уучлалтгүй үж байсан шүү дээ. Би яаж мэдхий бэ? Туслах гэж л хичээж байна. Тэгээд гараад иртэл. Нөгөө ариун хүн нь газар унчжээ. Тэгснэ манай хоёр лөө. Тэр ингээд заалаа. Тэгээд бүгд манай хоёрыг хөөлөө. Манай хоёр баахан гаруудаас зүхтаад яг хавцлын ирмэг дээр иртэл. Тэнт нь нэстэг тэрэг тосож авлаа. Нөгөөдөл нь харин чулуу шидээрэ. Хөөхий. Шууд чулуу авснаа нүүлгээд унлаа. Найз нь тэнд онгоцондоо суучаад манай Жек суух гэтэл болдоггүй. Нэстэг тэрэг нь яваад өглөө. Манай хүн харин тэрүүгээр нөгөө илдээ авч зүхтааж байгаад усан дуунчлаа. Уснаас гарч ирэхдээ харин нөгөө дурсамж руугаа шилжиж байна. Гүнжтэй хамт хавцал руу унаад гараад иртэл гүнж тэнд нь хөвж байна. Гяс аварч уснаас гаргаад гал төлж дуулаад суулдаг. Өөрөө харин хүнч шархадсан бололтой. Гүнжийг сэрх үед гүнжтэй бидний сул хамгаалтанд дуучлаарай. Гэсэн дээрээс нь хүмүүстэй арч байна. Миний нүцгэн гараараа элдтэй хүмүүстэй тулдаж байна. Гэхдээ л буудаа болгож байна шүү. Явандаа элд аваад бүгдийг нь унгалаа. Тэгсэн чинь нөгөөдөл нь гүнжийг байрцаалчгаж. Зогс. Энийг чинь аллаа шүү. Элдээ буулга. Миний элдээ буулгах гэдэл гүнж. Бол нэг нь амьд үлдэх ёстой бол Жанжин та байсны дээр бах. Ингэж байна. Миний элдээ буулгатал нэг нь шууд дүрж байна. Миний хоошоо ухарч байгаа мэт болоод эргэж хараад гарыг нь тас. Тэгснээ цавчаад яг гүнжийн хүзүүн дээр ирээд элдээ зогсоолоо. Чадварлаг юм аа. Данч өөрөө унаад өглөө. Жанжа та яагаад миний төлөө амиа үл хайрлна вэ? Миний элд хааны болон эх орныхон төлөө зориулагдаад үхэх тавилантай юм. Та бол манай хааны хатан. Би таныг хамгаалах үүрэгтэй. Тэгвэл хэрв Жанжин та миний дэргэд байх юм бол би юунаас ч айхгүй юм байна. Миний нэг харах гэснэ. Харцаа бууруулаад ухаан алдчихлаа. Унсан хойно нарийн гүнж шархыг нь үсээр ойж өглөө. Нэг сэрсэн чинь шархнуудыг нь боожжээ. Гүнж тэнд альчуур авгаагаад байж байдаг. Дүрс буцаад шилжихэд нэг бүсгүй голын ирэг дээр заантайгаа тоглоод сууж байна. Тэгсэн Жеки тэнд нь хөвөөд ирж байдаг. Гаргаад ирсэн чинь манай хүн харин нөгөө илдээ барьсан чигээрээ ухаан алдчихиж. Жеки нэг сэрсэн чинь шал танихгүй газар байж шүү. Гадна харин нөгөө бүсгүй дасгал хийгээд байж байна. Бас үсгэлэнтэй бүсгүй юм аа. Босоод иртэл. Та зүгээр үү? Дээрцээ. Баярлалаа. Би энд яаж ирсэн юм бэ? Та их хүнд гимтсэн байсан. Тэгээд голоор хөвж ирсэн. Миний таны илдүү намайг дагаад яв. Ингээд ахтайгаа уулзууллаа. Энэ газар 3000 жилийн түүхтэй. Тулааны урлагийн газар байгаамаа. Манай ах харин 275 дахь үеийн дайчин багш ингэж байна. Тэгээд энэ үнтэй уулзууллаа. Очоод уулзсан чинь чиний дасаар тайрсан хэргийг дуулсан. Чи дасарын хааны булшийг сүйтгэсэн байлээ. 2000 жилийн түүхийг бас боснуулсан. Залуу минь чамайг яах гэж ирснийг би мэднэ. Тэр санаандгүй явдал байсан юм аа. Энэ ээлд зүгээр нэг ээлд биш. Энэ ээлд чинийх гэж чидсэн чинь манай хүн бариад авлаа. Готам гэсэн тэндээс нэг хүн тулдах гэж хүрээд ирлээ. Сонсооч. Би тулдах гэж ирээгүй. Би зүгээр л хариулт олох гэж ирсэн юм. Тэгвэл хариултынхаа төлөө тулалт. Ингэж байна шүү. Нөгөөх нь харин үгийн солиогүй дайраад байна. Манай хүн санаандгүй хэрнээ нилээн гайгүй тулалддаг. Даанч элдээ алдчихлаа. Хоёр дахь боломж. Нөгөө дулаанчаа харсан чинь элдээ эргүүлээд гинэт дурсамжин санаанд ороод нэг энэтхийг дайчинтай тулалдаж байсан үеэ сандаг. Тэгэд ёстой янзын тулалдсан шүү дээ. Эргээд хамгаалаад дайраад яг л миний Жанжин тэр үед тулдсан шиг тулалдаж байна. Нөгөө багш харин тоолгоод өгөхөд үзээд байна. Эцэст нь яллаа. Залуу минь чи одоо хариултаа олов уу? Энэ элдийг чи олон жилийн өмнө эзэмшиж байж. Ингэж байна. Би өчигдөр зүүдэндээ хардаг байсан бүсгүйгээ харсан. Магадгүй тэр чин зүүд биш ч байж болно. Дурсамж чинь бэлүү. Тэгвэл би яах вүлээ? Энэ зүүд надаар нэг зүйл хийх гээд өгөх шиг байна. Юу хийх хариултаа чи өөрөө л олно. Ингээд яваад өглөө. Жеки харин тэнд байсан хаднууд руу ширтэж байна. Тэр үед дүрс шилжиж миний Жанжиныг харууллаа. Гүнж хүүтэй агуу даарад сэртэл. Агуу үүдэнд миний Жанжин харуул хийж байна. Бараг зогсоогоороо хөлдсөн bay шүү. Очоод сэрэх гэтэл шууд унаад өгч байна. Гүнж агуу руу чирч оруулаад Жанжа та намайг хамгаална гэж амласан бидтэй. Та үхэж болохгүй гэснээ би яриад дулаацуулж байна. Гуй, намайг битгий орхиоч. Энэ хорвоо дээр намайг гих хүн танаас өөр үлдээгүй гэж байна шүү. Миний нэг сэртэл гүнжтэй хамт хэвтэж байна. Босох гэтэл харин гүнж босгодоггүй. Маргааш нь гүнж бөөн баяр. Миний нааша амьдралдаа би анх удаа ийм гоё эрхчлөөтэй санагдаж байна. Гүнж таны нэмсэглэлийг харсан анхны тохиолдол байлаа. Ингээхээр нь харсан чи доош хараад байна. Чи
яагаад над руу харахгүй байгаа юм бэ? Мөхөс би яахан зүрхлэх вүлээ? Битгий ёсорхоод бай. Би чамд бүжгэлж үзүүлье. Болохгүй гүнчтэй. Энэ дэлхий дээр зөвхөн хаан эзэн л таны бүжгэлхийг харах хэрэгтэй. Зүгээрээ би чамд зориулж бүжгэлмээр байна. Гэд бүжгэллээ. Манай хүн харин харж баярлаастай. Тэгээд цаашаа явлаа. Удалгүй голоос дуулгаараа ус уудгаад гүнжид өгнө. Гүнж харин их баяртай усыг нууж байна. Сэтгэл нь татагдаад байгаа бололтой. Тэгээд хамтдаа явсаар цагаан ирэм тулж ирдэг. Мэд цагаан ирэм дээр ирлээ. Эндээс эхлээд манай газар нутаг. Одоо настай аюулгүй. Гэсэн чи гүнж харин жаахан гойнигтай байгаад байна. Тэгснэ. Би явмааргүй байна. Намайг хаашин чамаагаа аваад яваач. Би чамтай хамт явбал хайцсан чи яах вэ? Ингэж авна штт. Мэниид хайртай болчихжээ. Мэний харин зөвшөөрөхгүй нь бололтой. Гүнж суугаад бид зүгээр л амьдрахын тулд яагаад ийм хэцүү тавиланг туулах ёстой юм бэ? Хизээ бид эрхчлөөтэй амьдрах юм бэ? Гэснэ мэнигийн элдийг аваад өөртөө хор хүрэх гэж байна. Гүнжтэй. Та ард түмнээ бодооч. Таны хүмүүсийн хувь заяа танаас шалтгаална. Та амьдрах ёстой. Надад амал. Та заавал амьдрнаа гэж. Ингээх үед гүнж. Чи надаар яагаад ийм хэцүү юм амлуулж байгаа юм бэ? Гэхдээ тэгье. Би амьдрах болно. Би амлаж байна. Ингэж байна шүү. Тэгээд бодоод зогсож байтал. Ингээд дүрс шилжээд манай Жек тэнд бодоод зогсоод байна. Тэгсэн цаанаас нь нөгөө бүсгүй ирээд. Жек, чиний араас цагтаа нар хүрээд ирсэн. Гэсэн чи нөгөө агуун харуул хэдэн цагтаа та хүрээд ирчиж. Манай хоёр гяс цуглаа. Тэгээд зах руу хүмүүс дунд ороод эвдэх нуугдж байна. Тэнд нь харин баахан эмэгтэйчүүд бүжиглээд нөгөө бүсгүй голд нь бүжиглж байна. Манай Жек харин тэнд хөгжимчний дүрд орцсон байна. Тэгсэн хажууд нь могоо гараад ирлээ. Бүсгүй тэндээс порол өгөх гэтэл болдоггүй. Нөгөө могоо нь хатгаад манай хүн бариад авлаа. Тэгсэн чи баригчлаа. Тэгээд үргэлжлүүлээд зугтана. Яг зугтаж байтал цагдаа нар замыг намдаад урдаас нь гараад ирлээ. Агуун харуул. Чи яагаад түн туслаад байгаа юм? Чи бас манай шүтэнийг самархад тусалсан уу аа? Ингэсэн чи Жек тэнд шууд зодолтлоо. Бүгдийг гялс хаалганы цаана гаргаад дарчлаа. Тэгсэн нөгөө дүүл нь доогуур нь. Тэнд нар бүсгүй хоёр цагдааг буудаа болгож байна шүү. Сайн зодолтох юм байна. Вау юу гэж. Учи их сайн юм аа л гэж. Ингэсэн нөгөө дүүл нь онгоолгоод ороод ирлээ. Тэгээд зугтаж байгаад нэг үйлдвэрийн байр руу яваад орно. Бүсгүй харин зугтаахта хувцснуудаа нэг нэгээр нь алдчихад болдоггүй. Жекинийг тавцсан дээр өсрээд гартал наалддаг тавцсан байна. Хөл нь хөлдөггүй шүү. Хэсэг үзэж байснаа ер нь гутлаа тайлгээд доошлно. Хажуудах цагдаа нь үдээсээ тайлах гээд гутлаа сөгтөл нийлэн зовх шинжтэй. Ингэсэн чи нөгөө харуулан зүгээр углааш тавьж шууд маа. Тэгэд үзлээ. Эвдэх наалдаг тавцсан дээр дараад өөрөө гутлаа тайлж байгаа цамцаа үлдээгээд гараад ирлээ. Бүсгүй яг тавцсан руу өсрөх гэхээр нь битгий гэсэн чи өсрээд гараад ирлээ. Гарч ирсэн ээ. Одоо өнгөрсөө. Манай хүн тэнд хүмүүсийг нааж орхиод өөрөө гутлаа, уловчаа, оймсаа ашиглаж байгаад бүсгүйд очиж туслалаа. Тэгсэн цаанаас нь дахиад нэг ирж байна. Манай хүн харин их эвгүй байдалтай гацчлаа. Цаана нь харин худаг байна. Жеки ингээс өмдөө тайлж усаад бүсгүйг татаад гаргалаа. Нөгөөдг нь харин нүцгэрчжээ. Гараа өг гэд подволк өмсүүлээд аваад гарлаа. Яг гарах гэдэл нөгөө цагдаа нар харин хэрчүүлэх шинжтэй байна шүү. Төхөөрөмжийг нунтраагаад цагдаа нарыг аварлаа. Тэгээд уучлаарай. Тэгээд тэндээс гарцгаалаа. Бүсгүй Жекийг завин суулгаж өгөөд хятад руу явах замыг нь зааж өгнө. Нөгөө элдээ аваад хөдлөн шүүтэй. Нөгөө найз нь харин чулууг ашиглаад жингүүдэх туршилт хийгээд байж байдаг. Ямар тач энэ тайлбарчгүй хүчтэй эд юм. Чулууны долгионыг хаах үед харин шууд ундгийн байна. Гэснэ хаагаад ундгаачлаа. Тэр үед харин Жеки залгаж байна. Тэгээд найзтайгаа мүзэд уулзъя гэд дуудуулна. Мүзэд ирэх үед түүгч нөгөө элдийг нь үзэж байгаад энэ бол яа харахгүй цэн улсын үеийн элд байна. Хийцээс нь харах юм бол цэн улсын дээд зэндааны жанжны элд бололтой. Жинхэнэ үндэсний баялаг. Ингээд авч байна. Хөөе. Юу хийж байгаа юм бэ? Наадах чинь бидний элд. Жеки элдээ мүзэд хандивлна гэсэн шүү дээ. Юу? Манай байгууллага энэ төслийг санхүүжүүлж байгаа. Бүх олдрууд манад хариалагдах ёстой. Би энэ элдийг авах гэж амиа алдаг шахсан. Бас энэ элд манай ард түмний өмч. Ингэж байна. Манай хүн их зарчимжуулалтай. Нөгөө найзыг нь харин менежер нь. Би чамайг манай гол хөрөнгө оруулагчтай уулзуулъя. Ингээд аваад явлаа. Тэгээд нэг хүн дээр очсон чинь нэлээд эвгүй гараа үйж байна шүү. Юу? Профессор Кою. Энэ олон жил та миний төслийг санхүүжүүлж байсан гэж юу? Тийм ээ. Чамайг сургуулаа төгсгөөс эхлээд л би чамайг тоож хэлж өгсөн байсан юм. Мэги, миний гэрэг яг одоо цуцал. Би булш тондог хүнтэй хамтарч ажиллаж чадахгүй. Жек та хоёр дасарт өөрсдөө булш тоноогүй гэж юу? Би олон жил Эрдэнэс хайж олон зүйл хийсэн. Гэхдээ миний хамгийн үнэтэй Эрдэнэс бол Жек та хоёр. Юу? Та Жекэд уурлаагүй гэж юу? Үгүй ээ. Жек намайг гомдоосон ч гэсэн би түүнийг үзэн яддаггүй. Та тэгээд бид нэр яах гэсэн? Чи Жектэй ойрхон бай. Түүнийг даг. Тэгэх юм бол би чамайг дэлхийн хамгийн шилдэг судлаач болгоно. Энэ чиний мөрөөдөл үсттэй. Ингэж байна шүү. Манай Жек харин нэлийн түүх судалж байна. Яг судалж байгаа түүхийг нь нөгөө зөвүүн профессор бас судалж байдаг. Энэ хоёр хоёулаа нэг юм хайгаад байгаа болтой шүү.
Тэгээд Джек маань ном дээрх зурагнаас нэг цэргийн зургийг харах үед дүрс шилжиж өнгөрсөний түүхийг дахин харуулна. Нэг цэрэг шархчихсан хуарандаа ирж байна. Жанжинд мэдээ туулахаарай. Тэр үед харин хаан нь өвчтэй байгаа бол л та. Баахан хүмүүс цуглдсан байна. Хаан ямар хуу байна гэсэн чи эмч нь халаглаад хэлж чадахгүй байна. Тэгсэн нөгөө цэрэг мэдээ авчирсан гэд жанжныг дуудуулж байна. Гараад уулзах үед Жанжа мөнх амьдруулдаг эмийг олсон. Даанч генерал хуу замд цэргүүдээрээ бүслэлт хийгээд явуулахгүй байна. Миний шууд цэргүүдээ бэлэн байлга. Тулаанд бэлтэг мэдлээ Жанжа. Тэр үед харин хэсэг цэргүүд хааны эмчийг барьчихсан явж байна. Миний гайхаад асарт яваад ортол хүмүүс тэнд хуйвалдаа ярьж байна. Манай аав өчнөө олон үнийн хүмүүсээр хүрэйлүүлсэн. Бидний төлөвлөгөө бүтлгүй итгэхгүй гэж би яаж байна. Хаантай хамт оршуулгадах хатна нь бэлэн бидтэй. Гэсэн манай миний тэрийг нь сонсчлоо. Гүнчтэй хамт оршуулах гэж байгаа юм байна. Миний шууд очиод хаанта өгөшгүй мөнхийн юм олдсон байна. Гэвч замдаа урагчдын бүслэлтэд орсон байна. Би очиод аваад ирье. Чи хааны аюулгүй байдлыг хамгаалах ёстой. Эндээ үлд. Яаралтай шийдэх хэрэгтэй байна хаанта. Гэсэн чи хаан тэндээс яв гэд дөхөж байна. Миний яг явах гэдэл түшмэл тэндээс. Чи бүх зэрэгээ аваад явчих юм бол хааны хамгаалалт суларч урагчд наашаа дайрч магад. Тэгвэл би зөвхөн цөөн тооны цэргүүдээ аваад явъя гэд гарлаа. Тэнд нь харин гүнжирчжээ. Миний яваад очлоо. Миний Жанжа хааныг сайн харж чандараа. Та заавал эргэж ирээрэй. Миний авчрах юм хааны амийг аврах учиртай. Тэгж байж л чам агчаас аврах юм байна. Миний зүрх үргэлж чинийх гэдгийг мэдэж ав. Гэснээ яваад өглөө. Гүнж би чамайг заавал хүлээнэ гэд амлаад үлдэж байна. Миний цэргүүд дээр очиод өгшин эцэг эхтэй айлын ганц хүүхдүүд жагсаалаас гар гэсэн хэдэн зэрэг гарч байна. Эхнэр хүүхдүүдтэй хүмүүс нь жагсаалаас гар гэх үед дахиад хэсэг зэргүүд гарч байна. Та нар эндээ үлдээд хуаранг хамгаал. Үлдсэн нь харин мориндоо. Тэгсэн нөгөө цэрэг тэндээс. Жанжа энэ олон жил танд хүчин зүтгэх нь нэр төрийн хэрэг байлаа. Одоо тантай хамт үхэх боломж олгооч гэснээ мориндоо мордчлоо. Бус цэргүүд нь бүгд дагаад мордож байна. Генерал минийтэй хамт үхэн өгтлээ. Генерал минийтэй хамт үхэн өгтлээ гэж байна. Тэгээд давхицгаалаа. Минийг явсны дараа харин түшмэл жаахан сэжигтэй зурус өгүүлж байна. Нөгөөдхийг нь шувуун дагаад нисэгдэг. Тэгсэн шувуун шууд нөгөө урвчд дээр очиж байна шүү. Түшмлүүд нь урвчсан байсан юм байна. Тэр үед харин цэргүүд байрлалаа авч байна. Айхтар олуулаа юм байна. Тэнд нь харин бүслэлтэд орсон манай цэргүүд байж байна. Урагч тэндээс. Би тэргүүн сайдаас тушаал авсан. Эмийг ав гэж надад тушаасан. Би энэ эмийг зөвхөн генерал миний дөх болно. Тэндээс харин миний генерал давхад ирж байна. Тэргүүн сайд тушаасаа. Тушаал биелүүл. Өгөө бол өөх. Гэснээ шууд довтолж байна. Тулаанд бэлдээд дайр гэсэн цэргүүд нь бамбаага бэлдээд нөгөө талд харин харвачт нь нумаа өргөд шууд байлдаж эхэллээ. Сайн талынх нь нилээн цөөхөл явуулалтай. Өдөрдөгч нь нилээн зөрөгтэй үзэж байна. Явган цэргүүд рүү морьтойгоо хараач ороод үзэж тарна шít. Миний Жанжин ирэх үед морьтон цэргүүд нь бүчүүлчихсэн хүнд байдалтай байж байдаг. Тэгэд морьноосоо буугаад үзсгэлээ. Миний ирээд "Сяв хаан, хааны зарилгийг авчирлаа. Чи хааны зарилгийг хуурамчаар үлдэж зөргөлнө гинэ. Хэнийг ч битгий амьд үлдээ" гэж байна. Тэндээс харин өөр нэг Жанжин "Сяв Жанжа, миний Жанжин хааны тушаалыг авчирсан байгаа босоо. Чи дайны талбарт миний тушаалыг зөрчихгээ юу? Хурдан дайр" гэсэн чинь арын эгнээний цэргүүд миний тушаалгүй хөдөлж болохгүй шүү гэд өөрсдөө яваад орлоо. Миний харин тэнд урагч талын ахмадтай үзэж байгаад мориороо өшөглүүлээд унгаачлаа. Морь нарийн тэнд хідэн цэргүүдийг өшөглөөд будаа болгож байна. Манай талын гол ахмад хэзүүдэх үед миний очиод мориндоо сунтлаад явлаа. Тэр үед харин нөгөө Жанжа ирээд "Минь Жанжа, тэргүүн сайд таныг алах тушаал өгсөн байна. Миний цэргүүдийн ардуур гарах зам бий. Тийшээ" гэж байна. Миний харин нөгөө ахмадыг сунтлаад цэргүүдийн ард дур зүхтаалаа. Сяв Жанжа харин дээрээс нь ном сум шагаж байна. Тэгэд харуулсан чинь нөгөө урваагүй Жанжныг онцлоо. "Явцгаа, яв." Тэр үед араас нь баахан зэргүүд хөөж байна. Миний уулыг орогоод нөгөө талаар нь давхих үед мангар том номоор онилж байгаад харвчлаа. Тэгсэн сум нь морийг нь нэвт сүлбэд хадан зоогдож байна. Миний тэнд "Хар салхи" гэсэн морин шазаагаад давхиад байна шүү. Ном сумчид тосч ирээд харваад унгаах үед миний харин нөгөө эмээ үнэнч цэргүүрүүгээ дамжуулаад "Энийг хаан давичиж өг, гүнжийг хамгаалаарай" гэд явууллаа. Тэгээд хэдэн зуун цэргийн эсрэг хоёулахнаа үлдлээ. Нөгөө үнэнч ахмад тэнд элдэ бариад босч байна. Миний морьтойгоо салхаас гүйцэтгэлээ. "Чи сайн байлаа анд минь" гэх үед дүрс шилжиж Джеки компьютерын дэргэд унтаж байдаг. Тэр үед харин найз нь хүрээд ирлээ. "Джек, чиний зөв байжээ. Би нөгөө чулууга буцаагаад өгчихсөн. Бас би чамд нэг юм авчирлаа" гэсэн чинь гүнжийн зургийг жаацлаад аваад ирсэн байна. "Баярлалаа. Нэрэн би хааны бунхны талаар мэдээлэл цуглуулж байгаад Сианаас 500 милийн зайтай хүрхрээн дор бунхан байх магадaltaй гэсэн мэдээлэл оллоо. Чи тэр хүрхрээний талаар зүүдэлж байсан. Бас дээрэс нь нийтлэл бичиж байсан шүү дээ. Гэсэн чинь манай хүн нэг юм ойлгов бололтой. Энэ хүрхрээ Ли уулаас хэр хол байлаа? 200 км орчим гэж байна шүү. Манай хоёр шууд яваад очлоо. Тентхийн хүнээс асуусан чинь усны цаанаас заримдаа агуу харагддаг юм аа гэж байна.
Одоо яах вэ? Хэрвээ агууг ил гарахыг хүлээх юм бол болохгүй. Нэг удаа энд нэг хайгуулч ирээд агууг ил гарсан үед агуу руу очсон. Тэр үед нь бороо ороод хайгуулч тэндээ амь өргөцсөн юм. Чи тэгэд яах юм бэ? Би хүрхрээгээр дамжиж орно. Юу? Чи галзуур аюу. Тэр чинь аюултай шүү дээ. Зүүд чинь үнэн ч юм уу худлаа ч юм уу? Чи яаж мэдэж байгаа юм? Гэсэн миний тоодоггүй. Манай хоёрыг байж явах үед холоос харин зэвүүн босс тэднийг дурандаад байж байна. Найз нь Джекийг хуурч байгаа бололтой. Джек л намайг ийшээ яаж орохыг зааж өгнө гэж би мэдсэн юм аа. Джек нисдэг тэргээр хүрхрээний голд тавиулаад тэндээс өөрийгөө бэхэлж байгаад доошо шууд үсрээд яг хүрхрээний голоор агуур үсрээд очлоо. Амжилттай боллоо шүү. Холбоогоор. Джек, юу болсон бэ? Джек, зүгээр үү? Би бөксөө их хүчтэй цогчлоо. Байц, би орох хаалга гарлаа. Би орчих юм бол заалгая. Тэгсэн нөгөө зэвүүн босс. Бэлдээд. Гэсэн чи хүмүүс нь бэлдээд гэж байна. Эднэр бас орох гэж байгаа бололтой. Яг харалдаа ард талд нь тесрэх бөмбөг сөөрлүүлж байна. Джек харин тэнд нэг урт хонгил олчлоо. Яг орох гэж байтал ард нь тесрэх бөмбөг дэлбрээд манай хүн хонгил руу унчлаа. Нөгөө босс харин нисдэг тэргээр араас нь орж байна шүү. Джек харин тэнд унангуудаа ухаан алдаад унчлаа. Тэгсэн чинь тэндээс цагаан хувцастай гүнж нисээд ирж байдаг. Зүүдлээд байгаа юм бах та. Гүнж Джекийг харснаа. Царайг нь нилээн харж байгаад бас гаран дээрх сорвиг нь хараад "Мэний чанчин мөн байна" гэд баярлж байна. Джекийн нэг сэртэл хажууд нь гүнж байж байна. "Мэний чи эргээд ирлээ." Джеки тэнд зүүдүү амьдрал уу гэд сонирн байдалд орж явах шиг байна. Тэгэд бодит юм байна гэдгийг ойлгох бололтой. "Би Оксу байна. Эцэст нь чи ирлээ." "Оксу, чи мөн гэж үү? Чи үнэхээр намайг хүлээж байжээ. Би чамайг зүүдэлсэн. Би чамд амласныхаа дагуу чамайг хүлээсээр байсан. Чи ч бас амлалтандаа хүрлээ" гэд гарыг нь урьж байна. Тэндээс харин нөгөө зэвүүн босс ирж байдаг. Джекигийн гарч идэн тэнд нь унтсан байж байна. Босс тэнд "Джек, чамд баярлалаа. Чамгүйгээр энэ домог дахиад 100 жил булчлагдах байлаа." Манай хүн харин тэнд гүнжтэйгээр рамаан таглаад жаргаж байна. Хааны бунхны баахан цэргүүд тэрг бүгд агаар дээр хөвөд байж байна. Джек гүнжтэй хамт тэрүүгээр баахан хөвцгөөлөө. Тэгэд гүнжээ тэрвэрх үед яг мэний жанжин болчихсон юм шиг санагдаж байна. Тэр үед харин тэндээс "Гүнжээс холд" гэд нэг нөхөр ирж байдаг шүү. Шууд Джекитэй тулдлаа. Нөгөө цэрэг нь байж байна. Сайн тулддаж байна шүү. Модон жадыг нь эл дээр байхгүй болголоо. Үлдэгдлийг нь шийдсэн чи барьж авснаа буцаагаад маа. Манай хүн харин боксын хөдөлгөөнөөр нилээ эд монжоод авлаа. Тэгсэн харин гүнж хүрээд ирлээ. "Бол наадах чи мэний жанжин." "Тийм байх боломжгүй. Мэний жанжин туулайны урлаг төгс эзэмссэн. Энэ шиг биш." "Тэр мөн. Би сорвиг нь харсан." Гэсэн чи цэрэг шууд сөгдөж байна. "Жанжаа, би таны тушаалыг дагсан. Эмийг би хаан давичиж өгсөн. Бас өнөөдрийг хүртэл гүнжийг хамгааллаа" гэж байна шүү. Нөгөө талд харин зэвүүн босс жингүүдлийн учрыг олчихсан байна. Шууд үсрээд нисчлээ. "Цэрэг мэнийд. Тэр өдөр би эмийг хаан давчирсан ч тэргүүн төшмөл эмийн дэргэлзээд намайг шалгахыг тушаасан. Гүнж бас тэндээс нь. Тийм ээ, намайг бас хааны төлөө туршгээд надад өгсөн юм. Жанжаа, тэр өдөр юу болсон юм бэ? Та яаж амьд үлдээв?" гэсэн Джеки. "Тэр өдөр" гэд өнгөрсөн рүү очлоо. Мортогоо салахс гүйцэтгэсний дараа нөгөө үнэн чахмад Сяо генерал руу дөхөж байна. Тэгсэн хажуунаас нөгөө урууг чахмад мдэггүй багтан дайрлаа. Тэгээд жадаар түрээд төрж байна. Миний харин уурлаад шууд угтаж очиод агаар дээр жадаар сүлбэнгүүтээ өөрөө жадаа бариад бууж байна. Дайсны генерал тэндээс бишрэстэй. Нөгөө үнэнч жанжи харин "Генералаа, таны талд тулалдах нэр төрийн хэрэг байлаа" гэд амьсгал хураалаа. "Миний өрөлтөө аваад бүгдтэй нүүзийгээд уурлж байна." Цэргүүд нумаа өргөтөл Ахмад тэнд "Байц, мортон цэргүүд дайраад" гэд явууллаа. Хичнээн урагч чиглээ. Жаахан ёс зүй тавина шүү. Миний жадтайгаа морин цэргүүдийн эсрэг амар үзэж байна. Чулуу нүүлгээд моринуудыг нь жадаараа унгаагаад уур тавьж байна. Мортонгууд ухрах үед явган цэргүүд дайрлаа. Тэгэд ёстой үзэж тарлаа. Манай хүн голд нь эргэж гарлаа. Бөөнөр нь хядаж өглөө. Сяо генерал харин жаахан сандраад байна. Цэргүүд нь барахгүй болоод явчлаа шүү. Цэргүүдээр тэнд овоо усгаад байна. Босгосон овоон дээр харин өөрөө дээшээ авирч тултаад байна. Цэргүүд бамбагаар хашаад "Жанжаа, буугаад өгчих." "Тийм ээ жанжаа, буугаад өг" гэсэн бүгдийг нь маа. Тэгээд дийлэхгүй болоод эхлэх үед урагч генерал тэндээс аргагүй оролцохор боллоо. Ном шагааж угаад хөл рүү харавчлаа. Мэний яг унах гээд ирэх үед ардаасаа жадаар өөрийгөө тулж байна. Цэргүүд нь бүгд айгаад ойртохоо болчлоо. Тэр үед харин урагч генерал өөрөө явж очиод нэг ёслолоо. Тэгээд толгойг нь цавчин. Толгой нь унаж байхдаа харин өөрийнхөө биеийг тэр дээр байгааг нь хардаг. Джекиг ярьж дуусах үед гүнж гайхаад "Байж боломгүй юм. Хэрвээ мэний тэр тулаанд үхчихсэн юм бол та хин юм бэ?" "Бэ" гэсэн чи тэндээс нөгөө зэвүүн босс дэлблээд ороод ирлээ. "Хааны бунхан гайхамшигтай. Эцэст нь би оллоо." Нөгөө цэрэг нь "Жанжаа, та цэргүүд авчраа юу?" "Үгүй." Гэсэн чин тулдах гээд яваад өгнө. Очингуудаа "Хэн аимшиггүйгээр хааны бунханд нэвтэрч зүрхлэв. Бууж өг." "Оох, амьд цэрэг байна." Джеки тэнд очиод "Вил, чи намайг анханасаа хуурч байжээ. Профессор чиний ард байсан хэрэггүй." "Джеки, би чамд хэлж байсан да. Миний мэдлэг, Вилийн шунал чиний чадвар байхад бид олно гэж." "Джек, би судалгааны зорилгоор л ирсэн. Би дэлхийд танигдсан судлаач болмоор байна." Гэсэн чи боссын хүмүүс Вилийг бариад авлаа. Нөгөө цэрэг очингуудаа хүмүүстэй тулалдлаа. Тэгсэн сэлмийн буудчлаа. Гайхаад бууг нь бариад автал гарыг буудчлаа. "Болцгоо, наадахыгаа амдаар нь байр." Тэгэд нүүцхэн гараараа үццгэлээ. Бас овоо эргэлдээд bay шүү. Эвгүүд хүйдээ хөөд зүхтаачлаа.
Профессор харин шууд хааны ордон руу явж байна. Тэнд нь харин гүнж байж байна шүү. Гүнжийг хараад "Оох, монхийн амьдралын им хаана байна?" гэсэн чи цэрэг ирээд босс руу шууд дайрч байна. Босс харин уушуугаар хичээлдэг бололтой. Эвтэйхэн тойруулж, зайлуулж, бултуулж байгаад маа. Уйл харин тэнд агуу үдэнд нөгөө тэнцвэрийн чулуунууд байгааг хардаг. Эднэрийг авчих юм бол бүгд доош овно шүү дээ. Джеки харин тэнд жижигүүд тань үзэж байна. Нэгийг нь агаар дээр өрхөд нөгөө тань үзээд байна. Босс харин манай цэргийг ёстой буудаа болгож байна шүү. Нилийн зодож байгаад доошоо түлхэд явуулчлаа. Джек харин жижигүүдийг нь зөгцүүлчлээ. Нэг нь морин дээр мордуулаад түлхчлээ. Тэгсэн тэр нь явж очоод манай Виллийг оноод Вилл нөгөө чулуутай баримл дарагчдаг. Манай Джек харин очоод босстой шууд халзганлаа. Нөгөөх нь их уяат үзэж байна. Гар хөлийг нь ороож бариад тулалдаад баг бүүжиглээд байгаа юм биш үү. Тэгэд нилээ үзэж байгаад Джек доош нь өшөглөөд буулгачдаг. Тэр үед харин Вилл тэндээс "Джек, туслаарай" гэсэн чи тэнд байсан мөнгө усан доош унаад Вилл яг усанд даруулах гэж байна. Тэр үед харин агуун тэнцвэр алдагдаад юмнууд нь нэг нэгээрээ доош унаад байдаг. "Джек, гүнжээ. Би чамайг эндээс гаргана" гээд аваад явлаа. Босс харин үлдэнгүүтээ хааны бунхан руу шууд явж байна. Нөгөө өгөшгүй мөнхийн эмэйл авах гээд байгаа шүү дээ. Найз дээрээ очих үед оройтчээ. "Джек, намайг уучлаарай. Би судалгаа хийхийг л хүссэн юм шүү. Чи миний судалгааг дуусгаарай" гэснээр нөгөө хөвүүлдэг чулуугаа өгч байна. Гүнж харин ард нь хачин болоод байна шүү. "Джек гинэ." Джек гүнжийг яг авах гэтэл "Джек, чи Мэний биш юм уу?" "Үгүй, би биш. Гэхдээ энд үлдэх юм бол чи өхнө. Явцгаая" гэсэн чи гүнж "Хэрвээ чи миний биш юм бол би менийгээ хүлээнэ. Би амлалтаа биелүүлнэ" гэснээр цаашаа хөвөө явчлаа. "Энэ газар сүрч бай шүү дээ" гэсэн чи тоодоггүй. Джек аргагүй тэндээс явлаа. Босс харин хааны бунхан руу яг гарах гэж байтал доороос нь нөгөө цэрэг бариад авна. Тэгснээр доошоо хамт аваад унцдаг. Манай Джек харин тэндээс эсэмэнд гараад ирнэ. Тэгээд 6 сарын дараа Джек маань усан онгоцсон дээрээ байж байдаг. Найзынхаа судалгааг дуусгаад дээрээс нь домог гэд ном бичгсэн байна. Номных нь хавцсан гүнжийн зураг байж байдаг. Энэ түрээд кино маань ерөнхийдөө дууслаа. Энэ гэхдээ жаахан паналтай. Дээрээс нь жаахан логик алдаатай кино юугүй юу? Би байсан бол Джекигээ өгшгүй мөнхийн гүнжтэй гэрлүүлчихгүй юу? Гүнж ч бас гүнж юм аа. Джек гэсэн нэр сонсонгуудаа чи миний жанжин биш байна гэд болж ил байдаг. Цариг нараа таньчиж болтгүй юм бах та. Уул нь адилхан л Джеки ч байгаад байдаг. Гэхдээ бас 20 жилийн өмнөх кино шүү дээ. Манай царайлгүүд харин энэ кино яаж дуусвал илүү гоё байх байсан бэ гэдэг талаар комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Киночд байлаа.